Байгаль орчны сайд, дарааны тэн засгийн хөгжлийн сайд, байгаль орчны сайдын хамтарсан, эргээд байгаль орчны сайд, эргээд их хурлын дарга, тэгээ ерөнхий сайд гэдэг ингэж энэ шат амжилтыг туулж явсаар байгаад өнөөдөр улсын их хурлын нэгдсэн чуулганаар орж ирж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн анхдаг чуулгыг батлуулахын ач холбогдол юу гэхээр бид нар дэлхийдээ үл нийлүүлж эхлэх юм. Байгаль орчин гэдэг бол хил хязгаар тусдаа улс гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Дэлхийн нийтээр үргэлж ажилладаг ганцхан бөмбөрцөг байгаа. Энэ зүйл дээр өнөөдөр бид нар бодож энэ хуулийг яаралтай баталж ажил хэрэг болгох нь зүйтэй. Хуульгүй казино Монголд явж ил байсан. Хуульгүй коин явж ил байсан. Тэр болгоноос тодорхой хэсэг бүлэг юм уу төрүүлж хуульгүй орчинд нь үйл ажиллагаа явуулсан хүмүүс ашиг болоод энгийн иргэд алдаа тохирдог. Тийм болохоор уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг гүйцэд ойлгоогүй дэлхийн нийтэд ингэж байнга өөрчлөгдөж шинжлэгдэж байгаа зүйлийг өнөөдөр Монгол улсад орж ирээ карбон кредитийн 8 их гэж байгаа сонирхлын бизнесийн бүлэглэлүүдийн танилцуулж байгаа танилцуулгаар ойлгож энэ хуулинд халдвал энэ өөрөө буруу болоо явчихна. Уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн дээр хэдүүлээ бас арай өөр байдлаар хандаж энийг илүү сайн мэдж байгаа. Мэдээж их хурлын гишүүд 126 бүгдээрээ бүх юмыг мэддэг. Өөр өөрсдийнхээ салбарын асуудлуудыг ойлгох нь мэднэ. Өөр өөрсдийнхээ салбарын өнцгөөс асуудалд хандаад эхлүүл энэ хууль өөрөө буруу эвдрүүл ашиг тустай хууль биш болно. Тийм болохоор дөрөв дээр одоо тохиролцоогоор энэ төрлийн их төвшин гишүү асуугаад байлаа. Энэ чинь бас тодорхой хэмжээнд эндээсээ 3 буюу үндэсний тодорхой хувь нэмээр 3 тэгээ манах батлаад Нөбэ 80 дугаар чуулганаас өмнө ерөнхийлөгч очиж чуулганд орохоос өмнө олон улсад бид нар нээлттэй зарлаад энэ амлалт дүүргээ авчихсан. 30.3%-аар хөлөмжийн ялгарлыг бууруулах энэ зорилт авчихсан. Хэрвээ замбраагүй карбон кредитийн чиглэлээр бизнесийн болоод орон нутгийн эрх ашиг гэдгээр хэтэрхий сул тавьбал эргээд Монгол улс зарснаас 10 дахин илүү өндөр үнээр карбон кредит худалдаж авах өөрөг хүлээж эхлэх юм а. 35 онд 30.3% болгоно. Тийм болохоор энэ зохицуултууд хуульд орж байгаа гэдгийг бодож ойлгож бас явахгүй бол нөгөө ажлын хэсгийнхнийг ажиллаа мэдчихэн мэдэхгүй байна гэдгээр хэлээд байвал нөгөө бид нар өөрсдөө энд их хурлын гишүүд бүгдээрээ энэ уур амьсгалын өөрчлөлтийн анхдаг чуулгыг мэдэхгүй шүү дээ. Дэлхийн нийтийн хандлага, байгаль орчны байгууллагууд хэрхэн дүгнэж яаж оролцож байгаа, алдаа оноо нь юу байсан, тэр болгонд суурилж засвар зөвлөмж авч ингэж хийгдсэн байлаа гэдгийг хэлмээр байна. Тийм болохоор та бүхэн бас үүн дээр анхаарч явахгүй бол буруу хандлагаар явчих вэ гэдэгт бас санаа зовж байна. Баярлалаа.